За, сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За, өнөөдөр ойрын 3 сарын хугацаанд ер нь ямар хуу байх нь уу? Ямар үйл явдал болж магадгүй гэдгийг харъя гэж бодож байна. Ингээд эдгээр 3 картнаас сонголтоо хийгээрэй. Мэдээч хэрэг сонголтуудаа ойроос нэг бүрчлээ харуулна. За, эхний картыг сонгосон таны хувьд ойрын 3 сар ямар байхыг харцгаая. За, стресстэй, юм залхуутай, залхмаар санагдаад байсан бол хэсэг сэтгэл санаагаа амраах боломж гарч магадгүй. Эргэн тойрны хүмүүс яах, ийх, эргэн тойронд юу болж байгааг нь хамаагүй. Зүгээр жахан тайван байх юмсан, сэтгэл санаагаа дэмий юмд өмүүлэхгүй юмсан гэх бах. Тэгээд хэсэг чимээгүй байсан бол тэрний дараагаас эхлээд олон хүмүүстэй нийлж бужигнж магадгүй, шинэ хүмүүстэй танилцж магадгүй юм байна. Заримдаа зүгээр байгаа юм шиг мөртлөө яавал дээр юм болоо яах ёстой юм бэ гэд ухраасаа олохгүй байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Бас шийдвэр гарах тал дээр яг аль нь зөв, яг аль нь бүтгэж бөө мэдгиймээр ингэж болох бах. Бас тэгж болох бах гэсэн баахан олон хувилбарууд бодоод гэхдээ тэгвэл тэгчих болов яадаг бол гэд эргэлзээд байж магадгүй. Уг нь тэгснэн дээр гэж бодоод байгаа мөртлөө л ерөөсөө шийдсэн юмгүй нэг тэгчээ гэж шийдвэр гаргаад ямар нэг үйлдэл хийхээ оронд хэрэгтэй хэрэггүй юм бодоол шаналал би бас дэмий ч юм хийгээд яваад байгаа юм болов яах гэж тэгээд байгаа юм бол цаашдаа ер нь яавч дээр юм бол гэд түгшээд байж бас магадгүй л юм. Өөр гэвэл би одоо ягаал манараад юу ч анзаарахгүй яваад байсан юм бтэ. Энд чинь нэм л байсан юм байна шүү дээ. Зарим ямиг анзаарч харж эхэлж магадгүй байна. Жишээлх юм бол хин нэг хүн зангаа таниулаад жаахан тиймх нөхөр байж гэж анзаардаг ч юм уу. Ямар нэг юмыг дэмий юм байсан юм байна гэж мэдээд хиндэ жаахан гонсойж магадгүй л дээ. Гэхдээ угаасаа мэдээд авсан нь болж дээ гэх бах. Тэгээд юу хчээ би уг нь тэгэх байх гэж бодож исэн. Гэхдээ миний бодож ирснээс өөр болоод явчлаа. Хитрхийн өндөр хүлээлт тавьчихсан яваад ичтэй гэж магадгүй. Эсвэл өмнө нь болж өнгөрсөн зүйл давтагдах одоо арайч энэ чигээрээ байхгүй байлгүй дээ гэж итэл бахи байдгаараа байж тараад арайч ингэнэ гэж бодсонгүй гэж магадгүй. Билэхгүй ч байж магадгүй юм хитрхийн өндөр хүлээлт тавиад хэрэггүй байна гэж ойлгоод арай нэг бодтой юмд найцсан дээр юм байна. Ер нь бол би жахан явцгүй зүйлийн араас хөөцөлдөөд шал дэмий яваад байна гэж бодох бах. Энэ ялангуяа хайр сэтгэлийн тал дээр анзаарэгдэж магадгүй байна. Эхлээд болчих чинь билүү гэд найдаж исэн. Гэхдээ дэмий гэж мэдээд болиё гэж магадгүй. Өөр бас надад энэ зүйл үнэхээр хэрэгтэй болов. Энэ замаараа яваад байвал болох уу? Би ер нь зөв замаараа явж гэнэ үү гэдэг талаараа л нэлээд бодож магадгүй юм байна. За зарим нь ямар нэг зүйлээс холдох талаар ботсон ч гэсэн нэг л болж өгөхгүй. Холдоод цаашаага яах бол гэж айгаад холдох шаардлагагүй дээрдэх чинь билүү гэж бодоод салж чадахгүй байж магадгүй ч гэсэн угаасаа л холдсон нь дээр юм байна гэж бодогдохоор үйл явдал болж магадгүй. Үнэхээр болохгүй байгаа зүйлийг би үргэлжлүүлж авч явах хэрэгтэй юу? Энэ хүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх шаардлага бий юу гэдэг ч юм уу. Тэр талаар бодож үзээд цэгцлэх
хэрэгтэй гэж бодсон юм байвал нэг тийш нь болох хэрэгтэй байж бас болох юм. За тэрнээс гадна надад нэг их тийм хэцүү байгаа юм бол алгуу. Ингээд дэмжихтэй байгаад байж болохоор байна гэд нэг хэвэндээ гацаж үлдээд одоо энд болоод байгаа юм шиг мөртлөө эндээс цааш зөндөө боломж, зөндөө өөр гой зүйлс байдаг гэж мэдхгүй өнгөрөөчөж магадгүй учраас тав тухтай бүсээсээ гарах хэрэгтэй байх нь байна. Би нэг ингэчүүл болохгүй л ах та. Дараа нь юу болохыг мэдэхгүй болохоор санаа зовоод байна гэх хэрэггүй. Юу болохыг мэдэхгүй байсан ч хамаагүй оролдоод үзэх хэрэгтэй. Өөртөө ямар ч ач холбогдолгүй гадны зүйлд анхаарч цатаарах хэрэггүй. Оронд нь өөртөө илүү анхаарад эрүүл мэнд, ойр зургийн мөртлөө төдийлөн сайн анхаарад байдгүй зүйлд анхаарах шаардлагатай юм байна. Яах ёстой юм бол яах уу гэж бодоол ах тусам хүндрээд байгаа юм шиг санагдаад байж ч магадгүй учраас тэр талаар тэгтлээ их бодох хэрэггүй. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За хоёр дахь картыг сонгосон таны хувьд ойрын 3 сар ямар авах вэ гэдгийг харцгаая. За энэ хугацаанд таныг дотроос нийдээ 50 байхгүй байгаа зүйлийн учрыг олж магадгүй. Юмд хэтэрхий их стрессдэг, яах вэ гэж санаа зовдөг бол тэрийгэ жаахан ч гэсэн болох гэж хичээх бах. Миний одоогийн байгаа байдал нэг л болохгүй байна. Юу ч юм бүтэхгүй явцгүй байна. Ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна гэж анзаарч харж магадгүй юм. Тэгэх юм бол за яах вэ? Тэгээд ингээд байж итэл болох байлгүй гэж бодохын хэрэггүй. Үнэхээр танд онцгүй байдаг, өөрчлөлмөр санагддаг зүйл байх юм бол заавал энэ янзаараа ингээд байж гэсэн үг биш. Өөрчлөх гээд үзэх хэрэгтэй байх нь. Түүхтэй санагддаг болсон зүйлээс одоо салъя гэж хичээх болов. Энэ хүн энэ зүйл надтай цаашаага зам нийлэхгүй юм байна. Нэг л биш байна гэж боддог болж магадгүй. Яахан тодорхойгүй болчихсон бүрхэг харилцаагаа таслуул юу н яадгийн гэж бодох ч байдаг юм уу? Сэтгэл нэг л тэртэй санагдаад байдаг юмнаас салж амрыг гэж магадгүй. Эсвэл ямар нэг муу зуршил байдаг бол тэрнээсээ салах талаарч бодож бас болох юм. Одоо болоо хэрэггүй юмтай зуралдаж яваад ах шаардлага байхгүй гэж таны дотроос хилээд байж магадгүй. Хэрвээ тэгж санагдах юм бол тоолгүй өнгөрөх хэрэггүй бах. Хүн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн харилцаа, ажил төрөлтэй холбоотой юу ч юм тавьж уулах цаг нь болоод тавьж уулахад хэцүү юм шиг санагдаж болох ч гэсэндээ одоо цаг нь болсон гэж бодоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж магадгүй. Гэхдээ ингээд өөрчлөгдчихөөр харин ч хамаагүй дээр байсан юм шүү. Хэрэггүй гэж бодогдоод ахтал зүгээр гэж өөртөө итгүүлэх шаардлагагүй байсан юм бэ шүү. Аль эрт болцсон бол дээр байх байсан юм байна гэж бодогдож магадгүй. Тэгээд шинэ ажилд орох, шинэ хүнтэй танилцах, нүүх, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг болох, жингээ хасах, тиймэрхүү шийдвэр гаргаж магадгүй, ер нь тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Ямар ч тач айгүй цоглог эхлэх бах. Гэхдээ өөрчлөгдөнө гэж шийдээд байж итэл буцаад өөр зүйл рүү уруу татагдахч байдаг юм уу? Тиймэрхүү юм бас байж болох л талтай юм. Өөр гэвэл та өөрийнхөө хамаг эмийг шийдэж гин үү? Эсвэл хүмүүс таны өмнөөс шийдээд таны амьдралд ороод байна уу гэдэг талаар бодож үзэх хэрэг гарч бас болох юм. Тэд нар дургүй яж магадгүй. Тийм болохоор илүү дутуу юм хийх хэрэггүй ах гэдэг ч юм уу. Хий нэг хүнээс хамааралтай болчихсон юм шиг байгаад байж магадгүй учраас анзаарах хэрэгтэй байх. Эсвэл хүмүүс таны хажуугаас тэгээд димээ бах.
Хэрэггүй ах гэд хэрэгтэй хэрэггүй юм яриад байдаг бол үггүй ээ. Би өөрөө мэднэ гэд хэнийг ч оролцуулахгүй байхад нэг их буруутах юмгүй ч байж бас болох юм. Ер нь өөртөө зарцуулах ёстой цагаа бусад хүмүүст хэрэггүй юм зарах хэрэггүй. За тэгээд заримдаа жахан залхах, ядрах үе байж магадгүй. Эхэндээ төвчээд болоод ахаар юм шиг мөртлөө их хоримтлагтаад ах юм бол төвчгэд тэртэй асуудал байгаад байж болох юм. Ажил төрөл ч юм уу эсвэл мөнгөний тал дээр өнгөцгөө хэсэгтэл болоод байгаа юм шиг мөртлөө бүр цаанаа бол нэг л болохгүй байгаа ч юм шиг. Илүү цагаар ажиллах, ажлын стресс, хангалттай цалин авч чадахгүй ах гэх мэтчлэн тиймэрхүү асуудал байж магадгүй. Болдог бол энэ ажлаас гарчихмаар байдаг. Гэхдээ тэгчих бах, ингэчих бах гэд нэг л барьцаалагдчихсан юм шиг байгаад эсвэл хин нэг хүний нөлөө дарамт их байж бас магадгүй. Мөнгө санхүүгээ хянах, жижиг сажиг хэрэггүй юмд мөнгө зарлагдаж гинүү гэдгийг анзаарах хэрэгтэй юм байна. Гэхдээ тэгжсэн ч гэсэн би ингэчвэл болох юм биш үгээд яг яах ёстойгоо ойлгоод нэг аргач гэхүү гарцуулж харж маадгүй юм байна. Тэгэх юм бол би юусоо л эргэлт буцалтгүй шийдсэн. Тийм учраас эргэлзээд тэгч байж уу гэж дахин бодоод ах шаардлагагүй гэж бодох хэрэгтэй. Хичнээн сансан шиг биш байсан ч хамаагүй ямар нэг юм хийсэндээ зөрөгтэй байсандаа харамсах хэрэггүй. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлаа. За 3 дахь картыг сонгосон таны хувьд ойрын 3 сар ямар байхыг харцгаая. За ойрын 3 сар нэг их тийм олон том үйл явдлууд болохгүй ч байж магадгүй. Гэхдээ дотроо бол айгүй олон юм бодож өнгөрөх бах. Одоо болохгүй зүйл байгаа бол энэ яг юунаас болоод яагаад ингэв гэдэг талаар нэлээ эргүүлж тойруулж бодох юм шиг байна. Тэгээд би тэгэхэд тэгсэн болохоор одоо ийм болоод байгаа юм биш үү дээ. Тэгэхээр энэ янзаар үргэлжлүүлээд яваад байж болохгүй байх гэж магадгүй. Таны эргэн тойрны хүмүүсийн хүрээлэл өөрчлөгдөөд зарим хүмүүстэй харьцаа болоод холбоо тасалдагч байдгийм уу тиймэрхүү зүйл болж магадгүй. Ер нь хүмүүс нэг л худлаа санагдаж эхлээд эргэн тойрныхноос хөндөөрөх гээд байж болох юм. Харилцаа цааш нь яах вэ гэж хэсэг бодоод чимээгүй явсны эцэст энэ хүмүүс угаасаа миний амьдралд хэрэггүй юм байна. Заавал эднэртэй хамт байх гэж үзээд байх шаардлага байхгүй юм байна гэж боддог болж магадгүй. Шууд чи надаас хол бай. Би одоо дахиж чамтай харьцахгүйгээд хэрэлдээд муудалцаад дуусахгүй ч гэсэндээ тэр хүмүүсээс чимээгүй зайваад холдоод явах бах. Чи яс өөр зантай болцсон гэжсэн ч хамаагүй. Заавал тэднэрт байдгаа бариад хамаг юмаа зараад байх албатай биш штэ гэдгийг сайн ойлгож эхлэх бах. Зарим хүмүүст сэтгэл гаргаад байхад хайр даахгүй бол тэдрийг зүгээр л орхихон зүв юм байна. Хэрэг болохоор наалдаа салахгүй. Хэрэггүй болохоор усанд хаясан чулуу шиг алга болдог тиймэрхүү нөхөдтэй бүр мөссөн харьцаа болоод таны эргэн тойронд огт байгаагүй юм шиг байсан нь зүгээр гэж боддог болох юм шиг байна. Тэр хүн тийм хүн бишээ гэд өөрийгөө хуураад ахыг хэрэггүй. Үнэхээр бүтэхгүй хүнээс бол эртгэн зайгаа авчижсэн нь дээр. Нялуунаас шулуун дээргээд хэлэх үг байвал хүмүүст шууд хэлчихэж бас магадгүй. Заримын хувьд өнгөрсөнд байсан хүн эргэж гарч ирж болох юм. Тэгээд харилцаа, ажил төрлийн тал дээр яг энэ чигээр ингээд яваад байх юм бол цаашдаа яана гэсэн үг үү? Нарийн сайн хэлж мэдэхгүй ч гэсэн нэг л юм болохгүй байна гэж бодогдоод ээж магадгүй юм шиг байна. Эсвэл
За одоо би үнээс цааш төвчгүй байна. Ингээд болно. Ерөөсөө ингээд байгаад ах хэрэг алга гэд ямар нэг зүйл дээр төвчээр алтрах гэдэг бас болох юм. Эхнээс нь нэг бүрчлээ эргүүлж бодоод хотоо ингээд бодоод үзэх нэ. Энэ арай л биш байна. Яагаад үдийг болтол ингээд яваад байгаа юм бол гэж магадгүй. Юу ч юм энэ зүйлийг цааш нь өргөжлүүлэх сонирхол алгаа. Ингээд байгаадаа чадахгүй юм шиг байна. Энэ чигээрээ байгаад ах юм бол ямар ч ирээдүй харагдахгүй байна. Болохгүй байгаа юмыг заавал засах гэж хичээж яхаар зүгээр одоо болчоо гэсэн бодлол төрөөд нэг тийм жаахан итгэхгүй ч гэхүү ямар ч сонирхолгүй болчихсон юм шиг санагдаад байчих болох юм. Заримд нь харилцаагаа дуусгаад хоёр тийш болчихсон ч хамаагүй юм шиг тэгж санагдаж магадгүй. Хэрвээ харилцаагаа дуусглаа гэж бодоход дотор хойсоо оргоод гониглаад байгаа юм шиг тэгсэн мөртлөө цаана санаа амарчихсан юм шиг байгаад байж магадгүй. Ер нь гадагшаа гарлахгүй гэртээ байх, бас ганцаараа байх үе нэлээд байж магадгүй. Амиа ботсон гэжсэн ч хамаагүй хаяадаа ч гэсэн өөрийгөө бодох тийм ч буруу биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хувьд юу ч болж исэн би бүгдийг болгоно, аваад явна гэдэг бодолтой авах. Тийм учраас энэ хуучин зүйлийг орхисон ч надад дахиад шинийг эхлүүлэх боломж зөндөө бий. Надад хорогдоод санаачраад байх юм байхгүй гэж бодоход буруудах юм бол байхгүй. Юуны туханд хөрлөхөө шууд ямар нэг огцон түргэн зан гарах хэрэггүй. Юу ч болж ирсэн эхлээд сайн ажиглах хэрэгтэй байх нь. Дээрээс нь юун дээр ч байлаа гэсэн нарийн учрыг олоод тодорхой болтол яарсан шийдвэр гарахгүй байх нь зөв болов. Юу ч тодорхой биш байхад ямар ч шийдвэр гаргаад дэмий юм шиг байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.